Нэг заримгийг нэг загасаар авна. Пингвинүүд их загастай боллоо. Их загастай болсон пингвинүүд илүү их заримгийг хүснэ. Гэхдээ заримыг хийдэг пингвин ижилхэн хэмжээний заримыг хийж байгаа учраас заримыг ховор. Тиймээс заримыг үнэтэй. Энэ бол эрэлтээс хамаарсан инфляц. Заримыг хийхэд илүү үнэтэй боллоо. Ягаад гэвэл заримны материал ховор болсон. Тийм болохоор заримыг илүү үнэтэй. Ягаад гэвэл заримд гэсэн ховор. Энэ бол зардлаас шалтгаалсан инфляц. Заримны үн өснө гэж сонссон учраас пингвин цалинд авдаг загасаа илүү их болгохыг хүслээ. Пингвинууд илүү их загастай болсон учраас заримны пингвин заримныхаа үнийг өсгөнө. Ягаад гэвэл загас өрнөдийн ашиг үнэтэй биш. Учир нь загас олон. Энэ бол хүлээлтийн инфляц. Нэг пингвин нөгөөдөө дэлхийс өрнө гэж хэллээ. Тэр пингвин босод пингвин дэлхийс өрнө гэж хэллээ. Бүх пингвин дэлхийс өрнө гэж итгэлээ. Пингвинүүд бүгд үнсээ цуглуулж эхэллээ. Үнс зарж байгаа пингвинүүд үнэ хэд дахин өсгөнө. Энэ бол гиперинфляц. Богино хугацаанд үн хэтэрхий өснө. Дарга пингвин нэг заримгийг 3 загаснаас илүү дарж болохгүй гэж хэлнэ. Хэтэрхий бага үнэтэй байгаа учраас заримны пингвинүүд заримыг зархаа болно. Гэхдээ зарим пингвинүүд нууцаар мөсөн доор заримыг зарж эхэлнэ. Гэхдээ илүү үнэтэй. Ягаад гэвэл заримыг ховор. Энэ бол далд инфляц. Хажуугийн арлаас ирж байгаа заримыг илүү үнэтэй боллоо. Ягаад гэвэл тэнд заримны материал ховор болсон. Манай заримны пингвин ч бас үнэ нэмэхээр шийдлээ. Ягаад гэвэл бусад бүх заримыг үнэтэй байгаа. Энэ бол импортын инфляц. Пингвинүүд илүү их загастай. Харин заримны үн хэвээрээ байх юм бол пингвин баяр. Пингвинд байгаа загасны хэмжээ ижилхэн, заримны үн их байх юм бол пингвин ядуу. Пингвин гонхтой. Follow хийгээ битгий мартаарай. Subscribe дарахаа битгий мартаарай.